Үзэгчдээ COP17 хурлын талбайгаас дараагийн ярилцлага хүрэхэд бид бэлэн болсон байна. Энэ удаагийн зочноор Голомт банкны доктортой санхүүжилтийн хэлтсийн захирал Анужин оролцож байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу өдрийн хүргэе. Өнөөдөр усны элч Голомт банк гэдэг одоо бас нэлээд хүмүүс мэддэг болчихсон байна. За яг үүнтэйгээ холбоотойгоор цэнхэр бондын төслөө өнөөдөр бас танилцууллаа. Тэр энэ цэнхэр бүсэд цэнхэр бонд. Тэр дотроо бүр Монголын хамгийн анхны цэнхэр бондыг танилцууллаа шүү дээ. За энэ төслийнхөө талаар тав шалгалцлагыг үзэгчдэд маань хүргэж. За тийм маш баярлалаа. За Голомт банкны болохоор засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг усны газартаа бол ингээ 3 дахь жилдээ хамтын ажиллагааг өрнүүлээд явж байгаа. За яг Голомт банкны усны салбарт нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрөө санхүүжилтээрээ дамжуулж энэ тогтвортой усны менежментийг бэхжүүлэхэд чиглэсэн энэ санхүүжилтүүдийг үнэлээд бидрийг бол усны элч банкаар ингээ өргөмжилсөн байгаа. За энэний маань хамгийн том нэг бүрэлдэхүүн нэг хэсэг болох ажил маань өөрөө энэ цэнхэр бонд гаргах удирдамжийг Голомт банкны санаачлагаар санхүүгийн зохицуулахаараа тус холбоотой хамтраад олон улсын санхүүгийн корпорацийн техник тусалцаатайгаар боловсруулад өнөөдөр албан ёсоор ингээд яг COP17 баг хурлын үеэр хичээлдэр цэнхэр бүс албан ёсоороос танилцууллаа. Тэр маань их онцлог үйл явдал боллоо гэж бас үзэж байгаа. За энэ цэнхэр бонд гаргах удирдамж маань өөрөө их онцлогтой гэж харж байгаа. Яагаад гэвэл олон улсын хэмжээнд цэнхэр бонд гаргах удирдамж цэнхэр хөрөнгө оруулалтыг босгох татан төвлөрүүлэхтэй цэнхэр санхүүжилт гэдээ хараад үзэхээр хүмүүс ойлгодог вэ гэхээр далаад гарцтай орнууд тийм далай түшгэлсэн эдийн засагтай улс орнуудын нөхцөл байдлыг харгалзаж үзээд байдаг зүгээр жишээ татхад бол усан тээвэр логистик гэдээ ярьцдаг далайн тээвэр логистик гэтэл Монгол улс маань далаад гарцгүй орн бидний нөхцөл байдал их өөр тэгэхээр яг Монгол улс далаад гарцгүй оронд тэр дундаа Монгол улсын нөхцөл байдалд тохируулсан ийм бас хөрөнгө төвлөрүүлэх татан төвлөрүүлэх боломжтой дээр нь санхүүжилт олгох боломжтой ийм баримтчгийг удирдамжийг гаргасан байгаа юм. За энэ удирдамж маань өөрөө үндсэн ер нь гол агуулга нь юу байгаа вэ гэхээр Монгол улсын тогтвортой усны менежментийг л бэхжүүлэхэд шаардлагатай тэр хөрөнгө мөнгөний бид нар татах төвлөрүүлэх. За нөгөө талдаа тэрийг инновацийн аргаар шийдэхэд нь санхүүжилтийг олгоход зорилготой. За үүнийг хоёулаа нэлээд дэлгэрэнгүй бас ярив энэ говийн би нэг жишээ дуртай та тэгээд төвөнд нь тохирсон бас жишээ яг ийм хүнд зориулаад ийм арга хэмжээг ягаад ийм санхүүжилтийг олгох боломжтой гэж тайлбарлаад илүү ойлгомжтой болох болоо гэж бодож байна. За жишээлбэл Дунд Говь аймагт байгаа нэг малчин байлаа. За тэр хүн нутагтаа цөөрөм нэг барих хэрэгтэй боллоо. Худгаас ус авах гэсэн чинь гүний ус нь ингээ хомстоод за тийм нөхцөл байдалтай байгаа малчны хувьд энэ цэнхэр бонд яаж туслах вэ? Гоё яг жишээн дээр нэрээ яриа За яг тэр малчны хувьд болохоор бонд маань юуг онцолж өгч байгаа вэ гэхээр та өнөөдөр худаг гаргах гэж байгаа юм байна. Гүний ус ашиглах гэж байгаа юм байна. Гэтэл Монгол улсын гүний усны нөөц 2% нийт усны нөөц юм байна. Тэгэхээр тэнд асуудал. Тэрийг хэрхэн яаж шийдэх вэ? Гэтэл тэр иргэний усны ашиглалтыг бид нар хязгаарлах ямар ч хэрэг байхгүй. Тэр маань ашиглаж байгаа хэвээр. Гэхдээ хамгийн супер арга нь юу вэ гэхээр та гүний ус ашигла. Гэхдээ хэдүүлээ ашиглалтыг хэмжих метр тавья. Ухаалаг метр тавьчих. Тэгэхээр тэр иргэн маань малчин маань өөрөө би хэдийн хэмжээний ус ашиглаад байгаа юм бэ гэж мэддэг болно. За тэр ашиглаж байгаа тоог мэдснээр манай бодлого боловсруулж байгаа зохицуулагч байгууллагууд маань усны нөөцөө хэмжээд ашиглалтаа зөв зохистой үнэн бодитоор нь хэмжээд зөв зохистой бодлогыг боловсруулах цаашдаа яг аль салбар руу яаж хөрөнгө оруулалтаа чиглүүлэх вэ гэдгээ тодорхойлох боломжтой болчих. Тэгэхээр тэр иргэн маань гүний удаг гаргаж байгаа бол бид нар окей та тэгвэл смарт ухаалаг метр тавьчих. Ус хэмжихтэй. Тэрнээс чинь бид нар цэнхэр санхүүжилт болгоё гэдээ явж болж байна. За дахиад нэг жишээ хөвц хөрөнгө гэж ярьсан За хөвц хөрөнгө бол яалтчгүй энэ бидэрт үн төлбөргүйгээр ороод байгаа борооны усыг ч юм уу эсвэл ингээ урсаад явчихж байгаа борооны усыг тогтоом барихал зорилготой тийм үү гадрын усны нөөцийг бид нар бүрдүүлээд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хөвц хөрөнгө барихтай холбоотой бүхий л зардал шаардлагатай хөрөнгийг энэ цэнхэр бонд гаргах удирдамжийн хүрээнд цэнхэр санхүүжилт олгоод дэмжиж ажиллах бүрэн боломжтой. Тэр худгийн жоохон ялгаа харагдаж байгаа шиг байна. Нэгдүгээр жишээн дээр болохоор малчин хүн худаг ингээ гаргая гэдгсэн чинь
худганд нь биш тавьж байгаа метрийн санхүүжилтийг олгоё гэсэн тий. Хоёр дахь нь болохоор яг хөв цөөрөм одоо байгуулах байгаа хүмүүс болохоор яг тэр чигтэн санхүүжилтийг нь олгоё гэж байна тий. Тэгэхээр ялгаа нь яг юу байна? Ялгаа нь ерөөсөө усны ашиглалт байна. Доктортой, зөв зохистой усны ашиглалт яваад байгаа. Тэгэхээр зөв зохистой, доктортой байх юм бол тэр хүнд цэнхэр бондоос санхүүжилт авах боломжтой. Яг зөв. За тэгэхээр энэ бондныхоо та бас юуны хандлаар хэр том бонд юм те хэдэн төгрөг ам доллараар хэмжигдэх юм бонд юм. Тэр талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж. За яг энэ цэнхэр бонд гаргах удирдамж маань өөрөө баримтж байгаа те. Энэ маань өөрөө яг ямар шаардлагын дагуу бид нэр одоо хөрөнгө мөнгө басахын яг энэ тактикийн усны менежментийг дэмжихэд гэдэг шалгуурын нэг тодорхойлолт өгч байгаа юм. За ангиллуудын тодорхойлолт өгч байгаа одоо саяхан шиг хэдүүлээ те метр тавих юм уу эсвэл хөв цөөрөн байх юм уу эсвэл усны хяналтыг бий болгож байгаа ямар нэгэн тоног төхөөрөмж бас байж болж те худалдаа авах гэж байгаа бол за тэр ангиллуудын сайхан тодорхойлолт өгч байгаа. За яг ямар индикатор буюу нөлөөллийг үзүүлээд байгаа юм бэ тухайн одоо усны хяналтээсээ гэдгийг бид нар тодорхойлоод өгөх энэ чиглэлүүдийг бол маш тодорхойгоор заагаад өгсөн байгаа. Ийм баримтж байгаа. Голланд банкны хувьд болохоор цэнхэр санхүүжилтийн хамрах хүрээ гэдээ бас тусдаа яг өөрийнхөө банкн дээр бол бас баримтжгийг хийгээд хөндлөнгийн үнэлгээг бол S&P Global гэдэг олон улсын байгууллагаар бол хийлгээд амжилттай олдоосгсон байгаа. За тэрнийхээ хүрээнд бол Голланд банк ер нь цэнхэр бонд зах зээл дээр олон улсын зах зээл дээр гаргах энэ ажлыг бас эхлүүлээд явж байгаа. Тэгэхээр яг үнийн дүн дээр бол бид нар яг тодорхой хөрөнгө оруулагч байгаа тохирж ийж олон нийтэд бас зарлах хэрэгтэй. Ёслол төгөлдөр зарланаа. Монгол Голланд банк бол энэ цэгэр бондоос гадна бас нэлээд олон төслүүдтэй санхүүжилт, тогтвортой санхүүжилттэй холбоотой нэлээд олон. Ер нь энэ тогтвортой санхүүжилтэд бол гол үүрэг гүйцэтгэж байгаа ийм банк байгаа шүү дээ. Одоо сүүлийн миний одоо судалснаар болохоор 2019 оноос хойш нэг их 80 төгрөгийн хэмжээтэй дүүцгэц хэмжээний тэмцээл тогтвортой санхүүжилтээр бас олгосон байна тий. Тэгэхээр энэ их 80-уудын одоо энэ тогтвортой санхүүжилтийн хүрээнд яг дийлэнхтэй ерөнхийдөө ямар шуухан төслүүдэд санхүүжилттэй ингэж олгож байгаа вэ? За Голланд банкны болохоор яг л 2019 оноос эхлээд яг нэг их 80 төгрөг гаруй төгрөгийн одоо ногоон доктортой санхүүжилтийг бол олгоод байгаа. За багцаа задлаад харах юм бол дийлэнх нь бол эрчим хүчний хэмнэлттэй одоо барилга байгууламж барих. За мөн эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламжаас одоо худалдаа авалт их тэр маань орон сууцыг зээлж болж байна. Амны орон сууцыг зээлж болж байна. Тэр одоо хувь нь бол дийлэнх хувь нь бол эзэж байгаа. Дийлэнх гэдэг маань 60 гаруй хувь нь. Үлдсэн нэг 20 гаруй хувь нь бол тогтвортой хөдөө аж ахуйн салбарт. Хөдөө аж ахуйн салбарт. Газар тариалан болон мал аж ахуй тэр дундаа газар тариалан дээр ялангуяа усны хэмнэлтийг бий болгох чиглэлээр бол нэлээд ажиллаж байгаа гэсэн үг. За үүнээс гадна бид нар юу хөгжүүлэхэд бас зориод байна гэхээр одоо маш их бас чухал сэдэв болоод байгаа яг энэ байгаль хамгаалалт, биологийн олон янз байдлыг те одоо байгаа одоо эргүүлж чаддаг юм аа гэхэд одоо байгаа энэ байдалд нь ядаж авч үлдэх чиглэлээр бас санхүүжилтүүдийг олгох гээд судлаад ингээд Монголын байгалийн өв сантай бас хамтын ажиллагаа эхлүүлээд явж байна. Энэ жил бас COP17 бэлчээрийн одоо аж ахуй тий малчтад зориулсан энэ ерөнхийдөө энэ COP17 гэдэг хурал маань тэр чигтэл ер нь бол малчид маань одоо гол төр болж байна тий. Тэгэхээр энэ малчин хүн одоо Голланд банкаас ямар нэгэн зээл санхүүжилт одоо авъя гэдэг юм бол зөвхөн мал малалдаг хүн ямар боломжууд байдаг юм бол доктортой санхүүжилтийн чиглэлээр. Яг тэрэн дээр маш гоё боломжууд бол банк дээр бас байна. За нэгт бол яг малчин хүн шаардлагатай одоо сэргээгдэх эрчим хүчний их усрыг тухайн үед бий болгох те тэр маань мэдээж нөгөө нэг одоо нэг айл өрхөд зориулсан те тийм санхүүжилтүүдийг зээлүүдийг бас төсөл хөтөлбөрүүд одоо худалдаа авалтыг бас санхүүжүүлэх боломжтой маш боломжийн нөхцөлтэй ийм бүтээгдэхүүнүүд бол байгаа банкн дээр. За үүнээс гадна малчин өрхөд яг энэ нөгөө нэг доктортой бэлчээрийн менежментийг дэмжигдэн одоо тэр менежментийг бий болгоход нь хөшөөрөг болгох зорилготой бас бүтээгдэхүүнүүд байна. Тэгэхээр тухайн малчин маань одоо доктортой байдлаар мал аж ахуйгаа эрхлээд малынхаа шимнийг одоо түүхий хийдэг тийм ээ боловсруулах үйлдвэрлэлд нийлүүлээд ингээд явдаг бол ногоон доктортой санхүүжилтийг бол авах бүрэн боломжтой байгаа байна. За үүн дээр нэмэхэд бас нэг юм хэлэх нь яг дулааны асуудал бас яригддаг, эрчим хүч дулааны асуудал хамтдаа яригддаг шүү дээ. Тэрнээр бол одоо маш их хэмжээний бас гоё технологи, инновацлог шийдлүүд зах
дээр их болсон байна технологи. Дэрийг дулаалах талаар чинь тийм. Тэр за дээр нь дулааны насаас ээж болж байгаа. Гэхдээ мэдээж нөө эрчим хүчний их үүсвэрнээс сэргээх гэж шийдсэн байдлаар тийм. За иймэрхүү санхүүжилтүүдийг бол тэр ногоон доктортойгоор яг малцтаа олгож боломж байна. Тийм. Тэгэхээр тэр нь өөрөө нөө байгаль хүрээлэн буй орчин маань нэг экосистем учраас агаарын бохирдол, усны нөөцийн хомсдол, за тэгээд нөгөө бэлчээрийн дороотлыг цогцоор нь ингээд харж ер нь бол шийдэх бүхэл боломжит одоо зээлийн бүтээгдэхүүнүүдийг бид нар гаргаад энэнийхээ дагуу бас хүрээнд санхүүжилтийг олгоод явдаг. Одоо ингээд цөлжилт шар шороон шуурга тийм Монголын нөхцөлд маш малчтын хувьд бол ингээд бараг өдөр болгон шахуу энэ зүйлийг одоо мэдэрч амьдарч байгаа хүмүүсийн хувьд эн чинь маш их өндөр эрсдэлтэй гэж үздэг шүү дээ мал аж ахуйг Монголын мал аж ахуйг. Тэгэд ийм нөхцөлд банк нь бас давхар ингээд эрсдэл үүсчэн тий одоо энэ санхүүжилтийг олгохын тулд тэгэхээр энэ Монголын малчтын хувьд ингэж ийм түгээмэл байгаа одоо эрсдлийг банкуд ингэж давхар өөрхийн тулд бас өөрсдөө бас ямар эрсдлийг ингэж тооцоолж түүнийг ийм санхүүгийнхаа одоо нэг системийн нэг хэсэг болгох юм бэ. Энэ дээр бол яг 2-3 юм хэлмээр нэгт нь болохоор мэдээж нөгөө нэг санхүүжилт олгож байгаа их усрын одоо өртөг зардал тийм ээ боломжуудыг бид нар судлах за тэлэх юм шаардлага бас байгаад байгаа юм. За өртөг зардлыг бууруулах их усрүүдэд төрөлжүүлэх тийм бас ажлууд явагдаж байна. За тэгжээж өнөөдөр одоо арай хямд их уср олж ирвэл бид нар бас эрсдэлээ даах тий тодорхой хэмжээний бас орон зай үүсч байгаа байхгүй юу. За хоёрт нь болохоор даатгал байгаад байгаа тий. За энэ бол ялцчгүй бас аюул чухал ийм асуудал Монгол улсын хэмжээнд яригддаг тий. Ийм асуудал байгаад байгаа. За энэ дээр бол бас нэлээд анхаарал хандуулж голом танк бол ажилладаг. За дээр нь болохоор хамгийн чухал нь манай одоо оролцогч одоо нэг үгтэй малчт маань өөрсдөө байна тий. Тэдний маань өөрсдөө хариуцлагатайгаар банктайгаа яг сайхан тохиролцсноороо хамтран ажиллаад ингээд явах юм бол эерэг өөрчлөлтүүдийг одоо энэ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулдаггүй маа гэж ядаж дасан зохицох тэр боломж нь бас нэгтгэхээр харагдаж байна. Сүрэндээ сүрлэх чадвараа нэмэгдэж байна. Яг тийм. За ойлголоо. Өнөөдөр бас Голомт банкны бас нэг одоо ярих хэвээр сэдв бол яг энэ санамж бичигт гарын үсэг зурсан явдал байна тий. Монголын байгалийн өв сантай хамтран. Тэгэхээр энэ талаараа Монголын байгалийн өв сан бол 2 жилийн өмнө байгуулагдсан сан гэж бол ойлгож байгаа. Тэгээд Америкийн нэгдсэн улсад бүртгэлтэй ийм байгууллага байна тий. Тэгэхээр энэ байгууллагатай ингэж санамж бичигт гарын үсэг зурсан нь ямар ач холбогдолтой юм бэ? За яг энэ байгалийн өв сангийн маань өөрийн одоо хэрэгжиж байгаа өн мөнхийн Монгол туслаагаад явж байгаа тийм ээ. Энэ маань яг Монгол улсад байгаа тусгай хамгаалалттай газар нутгуудыг одоо газар нутгуудын менежментийг илүү зөв зохистой оновчтой ийм одоо механизмд оруулах ийм зорилготой туслаагаад байгаа юм. За тэгэхээр яг энэ тусгай хамгаалалттай газар нутаг гэдээ ярихаар одоо биологийн авлын зайлтай амьд ургамал гэдэг олон юм ярих гэдэг л да айгүй өргөөр хамардаг учраас тэгэхээр бид нэр хамгийн одоо банкны хувьд бол яг төвлөрч хамтын ажиллагаа зурсан шалтгаан нь бол яг хамтын ажиллагаа хаана байх вэ гэхээр биологийн авлын зайлыг хамгаалах гэдэг дээр л ер нь төвлөрч байгаа гэсэн үг. Тэгэхээр Монголын байгалийн өв сантай өнөөдөр санамжчиг зурсан. За үүнийхээ хүрээнд бид нар юу ер нь хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. За хэрэгжүүлээд ч явж байгаа гэхээр хамгийн ихэнд мэдээж яг нөгөө малчтад зориулсан. За бэлчээрийн доктортой бэлчээрийн менежментийг нь илүү одоо сайжруулахад чиглэсэн энэ санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг судалж одоо цацалж нэвтрүүлэх тийм ээ маш оновчтой шийдэлтэй бүтээгдэхүүн нь өөрөө байх хэрэгтэй. За тэгжээж одоо бид нөгөө харах гэдэг эерэг нөлөөлөл үзэх гээд байна шүү дээ. За хоёрт нь болохоор яг энэ биологийн олонний зайдлыг санхүүгийн зээлийн үйл ажиллагаатайгаа үеийн асуудал ер нь аюул томоороос хөндөгдөж байгаа. Яагаад гэвэл Голомт банкны хувьд байгаль орчин нийгмийн эрсдлийн үнэлгээ гэж одоо санхүүжилт олгох болгондоо харилцагч байгууллагууд дээр хийдэг. Тэгэхээр банкны одоо хамтарч ажиллаж байгаа байгууллага маань өөрөө байгаль орчин болон нийгмийн одоо эрсдлээ урьдчилж харсан юм уу? Энийгээ бас удирдах төлөвлөгөө нь байгаа мó? Хэрэг тэн дээр ямар нэгэн дутуу асуудал байх юм бол хэрхэн яаж дэмжиж хамтарч ажиллаж болох вэ гэдгийг бид нар гаргаад явдаг. Энэний нэг хэсэг болгоод биологийн олонний зайдлаар тухайн бизнесийн үйл ажиллагаа маань эсвэл хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр маань ямар үр нөлөө үзүүлж байгаа эрсдэл байгаа мó? Энэ эрсдэл хэрхэн хамтран удирдах боломжтой вэ гэдгийг оруулж өгөх ажил бол одоо эхлээд явж байна. За гуравт нь болохоор байгалийн өв сантай хамтраад
nature нэртэй карт гаргасан, ногоон карт гаргасан байгаа виртуал карт. За энэ карт маань зүгээр нэг ингээд гоё ногоон карт гэдэг ногоон карт гэхээсээ илүүтэйгээд тухайн картын маань хураамжийн 80% нь буцаад яг байгалийн үе сан руугаа орж байгаа. Тий. Тэгэхээр тухайн бүрдүүлсэн сангаараа байгалийн үе сан маань буцаагаад яг тусгай хамгаалалтын газар нутгуудыг илүү одоо орчныг сайжруулах тийм ээ, иргэдэд зөв зохистой үнэн зөв мэдээлэл хүргэх тийм ээ, ядаж нарийн цэрийн байгууламжийн тухайн үедээ шийдээд өгчих ийм одоо жижиг сонсогдож байгаа боловч урт хугацаанд маш их үр нөлөөтэй ийм чухал ач холбогдолтой төсөл ер нь бол орохоор төлөвлөгдөд явж байна. За маргааш нөгөөдөр 21-нд бид нар Nature Virtual Card-ийнхаа танилцуулгыг аль бие усаар Монголын байгалийн үе сангийн бүтэн дээр Green Zone-ийн ногоон бүсийн C4 бүтэн дээр бас хийх гэж байгаа. За тэгэхээр сонирхсан хүмүүс байх юм бол бас энэ C4 гээд асар руу очиод тий сонирхох боломжтой юм байна. За манай ярилцлагын одоо урилгыг хүлээн авч маш сонирхолтой хөтөлбөрүүдийнхаа талаар сонирхолтой яриа өрнүүлсэн танд маш их баярлалаа. Эдгээр төслөөд өндөр амжилт хүсье. За маш их баярлалаа.